Энд хүн байна уу? Энд хэн нэгэн байна уу? Урлагийн ханхүү мөн байхаа. Би чиний өмнөх төрөл. Би яагаад энд байгаа юм бэ? Би хаана нэ? Би өчгсөн юм уу? Үгүй ээ. Сүнсний ертөнцийн ханхүүгийн ачаар би чамтай уулзах чадсан. Чи одоо сүнсний ертөнцид өөрийнхөө 100 жилийн өмнө амьдарч байсан өмнөх төрөл төгөө ярьж байна гэсэн үг. Би бол чиний хамгийн сүүлийн уулзах ханхүү. Дахиж өөр ертөнцөөс өөр цаг хугацааны хэмжээстээс чамайг зогсоохоор ханхүү ирэхгүй. Тийм болохоор миний үгийг сонсох байгаа гэдэгт итгэж байна. За тэгэхээр яг намайг дуудсан юм. Би урлагийн бүхий л зүйлийг мэдэж, ихэнх хөгжмийн зэмсгийг эзэмшиж, маш олон мэдлэгийг олж чадсан. Гэхдээ би энэ их зүйлийг ашиглаж чадаагүй. Яагаад гэвэл би насаараа өөртөө л цаг гаргасан. Би чиний мэдэх ёстой зүйлүүдийг хэлэх хэрэгтэй. Чи урлагийн 5 төрөл, 5 хөгжмийн зэмсгийг заавал эзэмших хэрэгтэй. Сайн ойлгосонгүй. Надад дахиад тайлбарлаад өгөөч. Урлагийн төрөл дуулах, бүжиглэх, хөгжмөдөх, жүжиглэх, тайцны урлаг гэсэн 5 чадвар байдаг. Энэ бүхнийг чи эзэмсээр урлагийн ханхүү гэсэн нэрийг илүү нэр хүндтэйгээр авч явах болно. Би чамд хөгжмийн талаарх зүйлийг заавал хэлэх ёстой. Чи 1 жилийн дотор төгөлдөр хуур, морин хуур, гитар, ятга, дуулаач гэсэн 5 хөгжмийн зэмсгийг эзэмшиж амжих ёстой. Эсбөгөөс чи өсөр үеийнхнийг аврахаас оройтож эхлэх болно. Би чамд яагаад заавал энэ 5 хөгжмийг сурах ёстойг тайлбарлая. Нэгт төгөлдөр хуур. Төгөлдөр хуур бол бүх хөгжмийн хаан. Ямар ч аядууг ямар ч хэлбэрээр өөрчилж тоглож, уянгалуулж болдог хөгжимчин бүрийн заавал сурах ёстой хөгжмүүдийн нэг байдаг. Хоёрт морин хуур. Чи амьдарч байгаа улсдаа өв соёлоо дээдлэж морин хуур хөгжмийг сурах хэрэгтэй. Үүгээрээ чиний судсаар урсаж буй зүсэх чинь хэн бэ гэдгийг илтгэхэд хүргэнэ. Гуравт гитар. Гитар бол дэлхийн хамгийн алдартай түгээмэл хөгжмүүдийн нэг. Хүмүүсийн зүрхэнд ойрхон тусдаг хөгжим юм. Дөрөвт ятга. Энэ хөгжмийг хийхдээ эмэгтэйчүүд тоглодогч чи дорны сонгодог хөгжмийг тоглож сурвал урлагийн ханхүүгийн уян зөөлөн нандин талыг илэрхийлнэ. Хамгийн сүүлийнх нь дуулаач. Хүний дуу хоолой бол хөгжмийн зэмсэг гэж тооцогддог. Үүнийг чи эзэмссэн үедээ хаан ч өөрийгөө илэрхийлэх боломжтой болно. Чи энэ бүх хөгжмийг сурсны дараа үндэсний болон дэлхийн урлагийг тэнцвэртэй авч явахад бэлэн болох болно. Заавал сурах ёстой юм уу? Би ганц төгөлдөр хуураар дэлхийг өөрчлөхөд бэлэн байдаг. Би өөрийн хүчээр анхан мэргэжлийн төвшөнд хүрсэн. Чи яагаад гэдгийг сурч байх явцдаа мэдэх болно. Тийм болохоор би чамайг над шиг байдалд битгий ороосоо гэж хүсэж байна. Одоо би чамд бяцхан зам гаргаж өгье. Сонсъё л доо. Чи заяаны хайраа тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж ханхүүгийн гүнж байж чадах үнэн чөхнийг олох болно. Мэдрэмж, сэтгэл зүрхий даг. Би үерхэл хайр дурлалыг үзий яддаг л да. Гэхдээ цаг нь болсон юм шиг санагдаж байна. Сайн байна. Бас хамгийн чухал нь ихэнх зүйлийг тайвнаар шийдэхийг хичээгээрэй. Ойлголоо. Санаж яв. Альва зүйлд өөрчлөгдөхөд оройтохгүй.
Яана бэрэгдчихсэн уу? Мэдрэмж сэтгэл зүрхээ даг. Би юу нь яаж заяаны хайрыг тодорхойлох юм бэ? Ямар зүүн бэлгтэн байгаа шүү дээ. Бэзарэ сар түүний үнэнч зан, гитар түүний энэрмгийн зан, санчир түүний зөрөгтэй зан. Харин эцэст нь төгөлдөр хуур энэ бол түүний ухаантай занг илэрхийлж байгаа юм бэ. Энэ л миний заяаны хайр юм байна. Ер нь би яагаад заавал тэр сонин нарны шилтэй хүнд итгэх ёстой гэж. Миний өмнөх төрөл мөн ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. Яагаад нарны шилтэй байсан юм бол? Бэзарэ тэр чинь сохор байсан юм.